Сайн уу, та нартай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг мэндийг хүргэе. Өнөөдөр би энэ сайхан өдрийг тохиолдуулаад миний хувьд маш чухал сэдв болох боловсрол, ялангуяа эмэгтэйчүүдийн охидын боловсролын тухай нэгэн сэдв хөндөнгөө надад маш их үлгэр дуурайл басан, маш их хүч урам зориг өгсөн нэгэн тийм гайхамшигтай эмэгтэйг та нарт танилцуулъя гэж бодлоо. Энэ эмэгтэйн түүх бол үнэхээр намайг гайхшруулж чадсан. Тэгээ би энэ олон хүнд бас урам өгөөсөө олон хүнд үлгэр жишээ болоосаа гэсэн үүднээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ бүсгүйг танилцуулах чадаа би маш их баяртай байна. Им хүстэй бол их сургуульд сураханд байтугай номын санд чүхэл тавьж болдоггүй байсан тийм үе байсан. Мөн эмэгтэй хүн зохиол бичээд өөрийнхөө нэрээр гаргаж чаддаггүй, заавал эрэгтэй хүний нэр дээр зохиолоо сая гаргах боломжтой болдог тийм үе байсан. Гэтэл өнөөдөр бид маш сайхан цаг үед амьдарч байгаа. Бид нэр юу дуртай, юу хүссэн мэргэжлээрээ их сургуульд орох, боловсрол эзэмших, сургуульд явах ийм эрэгтэй эмэгтэйчүүдэд үд хаалган нээлттэй ийм сайхан үед амьдарч байгаа. Хэдийгээр бид нар өдөр тутамдаа янз бүрийн асуудалтай тулгардаг амьдралын тиймээ бид нэр их сургуулийнхаа төлбөрийг олж чадахгүй учраас их сургуульд орж чадахгүй, ядуугийн зовлон, эсвэл хүүхдүүдтэй амьдралтай учраас бид нэр цаг байхгүй ч гэдэг юм уу, эсвэл ингээд ямарваа нэгэн дарамтны дунд өдөр бүр ингэж зовдөг, боловсролын тухай бодох чам сөхөж байхгүй тийм дарамтны дунд амьдардаг нөхцөл байдал гээд эдгээр асуудлууд бол арилаагүй байгаа ч гэсэн өнөөдөр эмэгтэй хүн бидний охид дүүнер, эмэгтэй дүүнер охид сургуульд сурах хэрэгтэй, их сургуульд орох үд хаалга нь бол нээлттэй байдаг. Энэ бол амархан болдоогүй. Энэ бол байх л ёстой юм байгаагүй маа гэдгийг бид нар маш их мэдэрч талархаж хийж байгаа алхам бүрдээ бид нар үүнийгээ үнэлж мэдэрч байх ёстой гэж би боддог. Тийм болохоор би та нартай өнөөдөр нэгэн мундаг эмэгтэйг танилцуулъя. Энэ эмэгтэйг та нарын зарим нь мэддэг байж магадгүй, аль хэдийн ер нь бол англи хэлтэй орнуудад ялангуяа Америкт маш их нэр хүндтэй. Миний хувьд болохоор энэ эмэгтэйг хэдэн жилийн өмнө Oprah Winfrey-гийн нэгэн ярьцлагыг үзэж байгаа. Тэр яриан дундаас нэрийг нь анх сонсож байсан. Oprah-гийн ер нь ярьцлага болгоныг үздэг байсан. Ингэж ах явцдаа нэг удаа Oprah ярьцлаганда хэлжсэн 20 хэдэн жил би маш олон хүнийг бараг тоогоо алдсан тийм их хүннээс ингээд ярилцлага авлаа. Гэтэл миний ярилцаж үтсэн тэр хүмүүс дундаас надад үнэхээр сэтгэлд хоногшсон, надад нөлөөлсөн нэг зочин байдаг. Тэр бол энэ юмаа гэд нэрийг анх хэлжсэн. Би тэгээд шууд бичиж авч ирсэн байхгүй тэр нэрийг нь. Яагаад гэвэл Oprah Winfrey-гийн сэтгэлд хоногшиж, Oprah Winfrey-гийн зүрх сэтгэлд ингэж хүрч чадчихна гэдэг бол миний хувьд тухайн үед шүүлтүрээсэн. Тэгээ би энэ ямар хүн болоод энэ Oprah Winfrey ингэж их энэ эмэгтэй тухай ингэж ярьсан болоо гэх. Тэгээд нэрийг би анх сонсч исэн. Энэ бол доктор Terry Ray Trent гэдэг эмэгтэй байгаа. Terry Ray Trent гэдэг эмэгтэй тухай ер нь захим ертөнцид байдаг бүхий л ярилцлага байдаг. Түүний тухай бичсэн нийтлэл юу гэдгийг бүгдийг ингэж хайгаад олж уншаад ингээд анх мэдэж авчаа. Тэгээ би бүр вау, энэ ямар мундаг эмэгтэй вэ бүрстэ. Тэг ингээд бүр өөрөөсөө Terry Ray-гийн түүх бол ерөөсөө боловсрол эзэмшихийг хүсдэг, боловсролтой болохыг эрмэлзэгч, эрдэм оюун шамдагч хүн болгон үлгэр жишээ болсон ийм эмэгтэй. Terry Ray гэдэг бол Африкийн Зимбабвед төрсөн. Тэгээд тэр улсын тэр нутгийн соёлоор бол охтууд өсвөр нас хүрээгүй юу ингээд гэрэлдэг. Хөвгүүд нь болохоор боловсрол эзэмшдэг. Эмэгтэй хүн хүүстэй болж сургуульд явах ч ирэхгүй. Тийм нутагт төрсэн ийм эмэгтэй байгаа. Ахыгаа сургуульд явж ирээд тэгээд тоглохоор гарсан хойгоор номыг ингэж хаарч нууцаар ингэж өөртөө бараг уншихыг зааж өгсөн. Өөрөө бараг уншиж сурсан. За тэгээд Зимбабвед чинь маш ядуу гэр бүл төрсэн болохоор ингээд бичих цаас байхгүй навчин дээр ингэж анх биччихсэн. Тийж өөртөө уншиж бичихийг ингэж зааж исэн ийм охин байгаа. 11 нас хүрэнгүүд аав нь түүнийг ердөө нэг үнээр худалдаад нэгсэндээ ингээд хүнтэй гэрлүүлсэн байгаа. Нөхөр нь гэтэл тэр охиныг өдөр болгон гар хүрдэг, зоддог, хүч хэргэлдэг ингээд ийм амар 1991 онд олон улсын тусламжийн байгууллагын нэгэн эмэгтэй Зимбабвед ажиллаар очсон байж байхдаа тэр тосгоны охтуудтай юм ярьж сууж агаад та нар юу мөрөөддөг вэ
вэ? Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэж асуухт нь анх удаа тэрээр өөрөөсөө би мөрөөдөх эрхтэй юм уу? Би ер нь юм мөрөөдөж болох юм уу гэж анх ингэж бодож гисэн. Чиний хүсэж байгаа тодорхойсон мөрөөдөл бол биелнэ гэдгийг хэлж өгсөн. Тэр нь Тиногона гэдэг үг хэлж өгсөн байна. Тиногона гэдэг үг нь болохоор тэр нутгийн хэлээр it is achievable буюу энэ бол биелэх боломжтой, биелэх магадлалтай гэсэн үг юм байна л да. Энэ үг ерөөсөө энэ Терерайгийн амьдралын одоо философи болсон. Ерөөсөө түүний ураа болсон байгаа хгүй юу. Энэ бол биелэх боломжтой зүйлээ гэд. Ингээд энэ 11 настай тэр нутгийн заншлаар ингэж хүнтэй суусан энэ охин маань 18 настай болоход 3 хүүхэдтэй болчихсон. Боловсралгүй, сургуульгүй ийм байгаа тэг. Гэтэл тэр эмэгтэй одоо тэр олон улсын байгууллагын эмэгтэй хэлсний дараа тэрээрээ би ерөөсөө боловсрал эзэмшмээр би Америк явмаар байна. Америкт сургуульд би бакалаврт сурч төгсмөрэн. Тэгээд мастер хиймээрэн, тэгээд доктор хиймээрэн гэсэн ийм 4 хүсэл өөртөө одоо бий болгосон байгаа. Ээж нь чи тэгвэл наадхаа сайхан бичээд ингээд тэр нутгийн заншлаар ингээд газар булчхаа гэсэн байгаа. Мөрөөдлөө цаасан дээр бичээд ингээд газар булж хадгалсан байгаа энэ охин. Тэгээд та нар боддоо бодит байдал те Африкийн маш ядуу тосгоны охин 3 хүүхэдтэй сургуульд сураагүй. Тэгээд энэ Америк явж юугаараа явах юм те. Тэгээд дээр нь хүүхдүүдээ яах вэ? Америк явж би бакалавр хийнэ гэдэг хүсэлтэй. Тэгэхээр эхний ээлжинд тэр хүн яах ёстой вэ гэхээр сургуулийнхаа боловсролыг нөхөж эзэмших хэрэгтэй болсон байгаа. Тэгээд тухай Зимбабве маань англи боловсролын тогтолцоотой, Английн колонд байсан болохоор англи боловсролын тогтолцоотой гэдэг ингээд одоо шалгалт бүх хичээлээ ингэж нэг бичгээр ингэж хийдэг юм боломжтой байсан юм бэ. Тэр олон хүүхэд тэгээд зоддог нөхөр тэгээд энэ ядуу орчин амьдралынхаа хажуугаар сургуулийнхаа боловсролыг одоо нөхөж хийгээд нөхөж одоо дуусгаад тэгээ 2 удаа шалгалтын дээр унсан байгаа. Тэгээд 1991 онд анх тэгэж би боловсрол эзэмшмээр энэ Америк явмаар байна гэдэг одоо мөрөөдлөө бичснийхаа дараа 8 жилийн дараа 2 удаа шалгалтандаа унаад 3 дахь дээр нь арай гэж одоо давж тэ ингэж 10 жилийнхаа нэгсэндээ боловсролыг нөхөж дуусгасны дараа 8 жилийн дараа ингэж их сургуульд явах. Тэгээ бакалавр эзэмшгээр Америк явах юм боломжинд бүрэлдсэн ба. Америкийн Оклахомагийн их сургуульд хөдөө аж ахуйн боловсрал гэсэн одоо тийм салбарт бакалавр хийхээр явсан. Ингэхдээ нөгөө Терерай маань энэ хооронд 98 он хүртэл нөгөө охин маань 5 хүүхэдтэй болчихсон. Тэгээд нөхөр нь штэ тэ нөгөө одоо Америкт сурахаар явлаа гэхэд нөхөр нь явуулахгүй. Яагаад гэвэл хэрвээ хүүхдүүд нь хилд авахын тулд заавал нөхөр нь одоо зөвшөөрлөө өгөх ёстой. Тийм байдаг. Тэгэхээр нөхөр нь заавал өөрөө хамт явна гэдэг. Ингээд 5 хүүхэдтэйгээ өөрийг нь зоддог нөхөртөөгөө Америк руу явсан байгаа. Тэгээд их сургууль нь болохоор Терерайд зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон. Тэгэхээр амьдрах мөнгө тэр 5 хүүхэдтэй дээр нөхрийгөө тижих энэ одоо мөнгөө өөрөө олохын тулд бакалаврын бүтэн цагийн оюутан байх хугацаанд 4 ажил хийжсэн. 4 ажил хийж 5 хүүхдэд тижээж ингээ боддоо та нар хүүхдүүд нь Африкт жишээлбэл нөгөө гадуур ингээд дулаан оронд чинь нөгөө ургац шал өөр те одоо жимс ингээд гадуур ургаад хүүхдүүд нөгөө жимсээ идээд ингээд витамин юм авчдаг гэсэн бол Америкт болохоор одоо гараа шууд нөгөө ургаж байгаа юм авчиж болохгүй. Тэгээд нөгөө мөнгө авахгүй авч дийлэхгүй ингээд 4 ажил хийдэг хичээлд явдаг. Тэгээд ингээд Америкт амьдралын хүртэг өндөр. Тэгээд ингээд хүүхдүүд нь нөгөө витамин дутагдаад нөгөө маш их жимс иддэг байсан хүүхдүүд нь витамин дутагдаад ингээд амаараар нь юм гарсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр охин ингэж одоо дотроо буцаахгүй за би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гэж явахдаа би ингээд хүүхдүүдэд чирээд те одоо ингэж зовоохон зөвөө буруу юу ер нь буцах уу гэж бодсон байгаа байхгүй. Тэгээд хардаа ингээд тэр амьдардаг газрынхаа нөгөө тийм дэлгүүрийн хүнсний юм жижиг дэлгүүрийн эзэн дээр очиод ногоо жимсний үлдэгдлийг нь одоо хаяхын оронд би авч ия гэсэн ба эзэд нь хэрвээ та нар однор ингээд та нарт өгсөн одоо илүүдэл хог хаягдал жимс ногоог маань та нар идээд танаа хүүхдүүд чи идээд өвчин тосчих юм бол бид нар харилцлага үүрэх болохоор тийм хэмээргүй байна. Гэхдээ бид нар тодорхой цагт 4 цагт жишээлбэл энийг хайрцагт хийгээд ингээ хаях болно. Тэгээ хэрвээ та 4 цагт ирж авал ингээд амжуул аваараа үгүй бол тэгээд тэр чинь хогийн савнд хаягдана шүү гэж хэлсэн байгаа байхгүй.
Тэгэнгүүт нөгөөдөг чинь нөгөө ажил ихтэй, хичээлтэй, бүтэн цагийн хичээлтэй хүн чинь ерөөсөө яг тэр хэлсэн тохирсон цагт нь очиж амжидаггүй. Тэгээд хогийн савнаас одоо ухаж, хүүхдүүд нь хогийн савндах одоо тэр хаягдсан жимсээр ногоогоор ингэж хоол хүнсээ хийдэг. Тийж байсан. Тэгээд энэ эмэгтэй тэгж байгаа байхгүй. Би хогийн савнаас би хүүхдүүдэд тижээж ийн, хогийн савндах юмар би өөрөө хоолж ин гэд би одоо гомдлох би ер нь хий юм бэ. Тэг гэтэл энэ хогийн савнаас хоолдог хар мянган өшөө хүн байгаа. Африкийн олон орнд жишээлбэл ингээд хогийн савнаас хоолдог хүмүүс байгаа. Би тэгэхэд энэ Америкт ядаж угаачихсан хогийн савнаас угаачихсан жимс ногоо хаягдал идчихэж байгаа болохоор би надад гомдлох хэрэг байхгүй гэж хэлээл ерөөсөө тэгж бодоол тэгэл ерөөсөө урагшаа яваад байгаа байхгүй. Бүр амар юм. Бакалавра хөдөө аж ахуйн босрлоор ингээд төгсчихөж байгаа. Дараа нь мастера хийж байгаа. Мөхөр нь гар хурж ингээд зоцоор байгаа. Тэгээд Америкаас ингээд нэг хүчээр гаргацдаг штэ. Тэгээд гаргацсан. Аз болж. Тэгээд дараа нь доктороо хийж байгаа. Юм амар сонин. Чи ингээд өөрөө хичээгээд бүх юмаа ингээд хийгээд тий ухаан бодлоо чиглүүлээд өөрийнхөө бүх одоо зорьсон зорилго руугаа ингээд тэмүүлээ явж хахад хорвоо ертөнц ч гэсэн ингээд чамд тусалдаг. Монголчууд эзэн хичээвэл заяа хичээн гэдэг. Бүр яг тийм юм бас байгаа байхгүй. Тэгэхээр тэрээр аягийн тухай нэг хүн одоо нийтлэл бичээд одоо ийм эмхтэй байна. Мөрөөдлөө биелүүлж явж байгаа. Зовлон бэхжлээс тэр чи боддоо эмэгтэй бол сургуульд сурж болдоггүй тийм газраас ирээд Америкт өөр газар ирээд ингээд бүх бэрхшээлийн ард гараад доктор хийж ингээ боддоо. Тэгэхээр тийм энэ эмэгтэй тухай ингэж нийтлэл номонд багтаасан тэр номоо одоо сурталчлах гад тэрнээсээ нэг хэсгийг нь Нью-Йорк Таймс дээр ингэж хэвлүүлсэн нь Опрагийн анхааралд өртөөд энэ хинбэ ямар эмэгтэй яадаг. Яагадгүй Опра Винфригийн итгэдэг бүх итгэл үнэмшил итгэж явдаг түүний амьдралын философиг бүгдийг нь одоо энэ Терерай өөртөө ингэж нэгтгэж чадсан ийм эмэгтэй гэж Опра харсан байхгүй. Яагадгүй өөрийнхөө зорилгын төлөө чи ямар ч нөхцөл байдал төрсөн байж хэцүү нөхцөл байдал чи одоо байсан ямар ч ядуу тий одоо мөнгөгүй боломжгүй байсан хамаагүй чи өөрийнхөө амьдралын эзэн болоод хичээгээд ингээд өөрийнхөө ирээдүг бүтээж бий болгоо гэдэг энэ философиг одоо нэг хэрэгжүүлж яваа ийм эмэгтэй байна гэдгийг Опра харангуйтаа өөрийнхөө шоунд урьсан байгаа хгүй. Тэгээд 2009 онд Опра Винфригийн шоунд анх энэ Терерай орж явахад удахгүй доктор авах гэж байгаа энэ Терерайг урьж байна гэдэг Опра Винфригийн шоунд дээр тэгдэг. Тэгээд 2009 онд тэр хэд ингэж ярилцаад тэгээд одоо ингээд бакалавра нөө 4 мөрөөдлөөс нь Америк явчлаа биелчихсэн. Бакалавр хийлээ биелчихсэн, мастер хийлээ биелээ. Одоо ингээд докторантурт орсон байх биелэх гэж чинь тэгээд одоо цааш нь ингээд яах вэ гэсэн тэрээр хэлж байгаа хгүй. Ээж нь тэгэд зөвлөсөн гэж байгаа. Өнөөдөр чи босрал эзэмшээд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээ. Одоо чи тэгвэл үнийг эргээд одоо тэ энэ нутагтаа буцааж өг. Чиний одоо нутгийнхаа хөрсөн доор ингэж болж тэ нуусан хүсэл мөрөөдөл чинь биелж байгаа. Үүндээ чи талархаад нэгсэнд одоо их нутагтаа чи буцаагаад ингэж юм хийх ёстой гэсэн үүднээс 5 дахь одоо хүсэл мөрөөдлөө биелээс тэр нь болохоор би эргээд өөрийнхөө их орондох охтуудад тэ босрал одоо олж авахт нь туслая гэсэн ийм том мөрөөдөлт болсон. Тэгээд Терерай 2009 оны 12 дугаар сард доктор болчоод тэгээд өөрөө ер нь бол ингээд Тиногонаг буюу бүх юм бол биелдэг юмаа гэсэн өөрийнх нь философи болсон энэ одоо урайныхаа дагуу одоо Зимбабвед маш гоё сургуулиуд бариад тэгья гэсэн. Тэгээд өөрийнх нь санаа нь болохоор ингээд ийм T-shirt хийгээд тэрэн дээрээ одоо Тиногона ч гэдэм үү ингээд тиймэрхүү өөртөө тусалсан тийм юмнууд гаргаад тэр T-shirt подолко зараад тэр мөнгөөрөө одоо Африкт өөрийнхөө нутагт тийм сургуулиуд барья гэсэн санаа төрөөд тэгээд түүнийгээ хийх гэсэн чи ердөө 20хон подолк зарагдсан гэж байгаа. Тэгэд ерөөсөө мөнгө нь ерөөсөө одоо тэр санаа нь байвч одоо мөнгө нь бүтээгүй. Опра Винфри 2 дахь удаа шоундаа ураад 2011 онд ураад тэгээд Терерай тэр үе доктор болчихсон. Тэгээд ингээд Африкт сургууль барих төсөлд нь Опра Винфри сая $500,000
хандив өргөж байгаа байхгүй. Тэг ингээ хамтдаа сургууль барья гэх. Тэгээ энэ мөнгө хандуулсны дараа 3 жил өнгөрсөн бахад 2014 оны байдлаар тэрээрээ өөрийнхөө нутагтаа Африкт сургуулиудаа бариад дуусчихсан. Тэгээд 1200 сурагчид хичээлдэг ийм том сургуультай. Одоогийн байдлаар бүхэл бүтэн 11 сургуульд тэгээд 6,000 хүүхдэд бага дунд сургуулийн боловсрол олгоцсон байгаа хгүй. Та нар боддоо 6,000 хүүхэд. Тэгээд одоо захаасаа ахуулаад 12 хүүхэд нь high school нэгсэн доо төгсөөд одоо яг их сургуульд явах юм боломжтой юм болчихсон байгаа хгүй. Тэгэхээр ийм мундаг эмэгтэй тэгээд ингээд энэ эмэгтэйн тухай цаашаа ингээд уншаад ч юм уу ярьцлагын үзээд ч юм уу ингээд тагцсан бүр маш их юм зүйл олж мэднэ. Одоо нөгөө мөрөөдлөө ингэж газар булсан охины тухай юм хүүхдийн ном биччихсэн байгаа. Өшөө Awakened Woman гэд өөрөөр хэлэх юм бол эмэгтэйчүүд маань хэрвээ ингэж өөрийгөө ухамсарлаад өөрийгөө үн цэнтэй хүн, мөрөөдөх эрхтэй хүн гэдгээ ухамсарлаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх гээд ингэж сэрж чадвал ухамсараа сэрэж дотроос сэрж чадвал маш их юмд хүрэх боломжтой гэдгийг харуулад The Awakened Woman гэсэн ном бичсэн байгаа хгүй. Тэгээд өшөө 2013 оноос нөө зочин профессороор хичээл заадаг гих мэтчлэн үнэхээр мундаг эмэгтэй. Тэгэхээр би хэрвээ та нар энэ өнөө хүртэл сонсоогүй байсан бол би та нартай энэ эмэгтэйг танилцуулсандаа маш их баяртай байна. Тэгээд англи хэлтэй бол та нар заавал тэр бичлэгүүдийн үзээрэй YouTube-д те. Би одоо та нартай хидэн надад яг таалагдсан би өөрийнхөө үзсэн холбоосуудыг энэ видеоны description box-д хийчихье. Тэгээд та нар өөрсдөө үзээрэй тэр ярилцлагууд нь өстө нэрээ амар гоё заа. Тэгээд би энэ эмэгтэйн энэ түүхээр би та нартай юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүн боловсрал эзэмших хүсэл нь байгаад өөрөө боловсрыг сурыг гэд хүсэл нь байгаа чи өөрөө мөрөөдөж байвал битгий өөртөө хүлээс хийгээ шалтак хайгаад би чадахгүй би хүүхэдтэй би ядуу надад мөнгө байхгүй өөрийнхөө хэмжээ чаддаг бүх юмаа хийгээд ихэл өөрөө бэлэн бай боломж ирэхэд бэлэн бай мөрөөдөл рүүгээ алах яг өнөөдрөөс ихний алхмаа хий асуудалтай байх тусмаа хүн ингээд яг одоо би сургуулаа төгснөө гэж зорилго тавьчих юм бол чи ямар ч асуудлыг даваад гарч юмд хүрэх боломжтой байдаг. Гэтэл хүн аль болох тавлаг тухтай ч юм уу ингээд тийм болох тусмаа хүн ингээд амар хойрог залхуу тэгээд юм унтаа болдго юм байна. Тийм болохоор та нар маань хэрвээ одоо наад захын асуудалгүй тий одоо чи одоогоор үлсэхгүй байгаа ээж аавхан буйнаар үлсэхгүй байгаа тий өмсөх хувцастай идэх хоолтой байгаа ийм тохиолдолд сурхаас битгий зайлсхийгээрээ ядуу байна уу тэрээр айгаас ядуу юм уу. Тийм биз дээ. Африкийн тэр дэвтэр байхгүй цаасч олдохгүй модны навчин дээр бичиж сурж штэ хүн. Яг одоо сурыг гэсэн хүн бол 5 хүүхэдтэй чирээд Америк руу яваа сурж штэ. Тэгэхээр цаг байхгүй нөө өөртөө цаг гаргаж бүхэл бүтэн хичээлийнхаа хажуугаар 4 ажил хийгээд амьдарч байгаа хүн биш штэ. Гэх мэтлэн та нар ингээд өөрийгөө залхуурах тоолно ямар нэгэн шалтак хайх тоолондоо stop би одоо ингээд энэ бүх шалтгаан хэлхээ болий. Stop making excuses. Ерөөсөө шууд би энэ зорилгын төлөө явъя гэд өөртөө итгээд ингээд зориороо гэсэн үгнээс би та нартай энэ террорайгийн түүхийг хоо. Би бас өөрөө ч тэгдэг байсан байхгүй ингээд яг их сургуульд явж байхдаа ингээд таалагдахгүй ч юм уу эсвэл ингээд шантрах ч юм уу тохиоллохоор болчмоор санагддаг тий. Докторантура би бас яг тэгэх гэжсэн. Би яг хаях гэжсэн. Өнөөдөр та нар их сургуулаа хаях гэж байгаа ч юм уу сургуулаа хаях гэж сургуулаасаа гарах гэж байгаа бол би та нарт хилж өгөх хүн байхгүй бол тэдний чи оронд би хэлий сургуулаа хизээж бити хаяа яаж хийж байгаа дуусгачих яаж хийж байгаа ард нь гарчих. За тэгээд зарим нь одоо нөгөө дөнгөж их сургууль 10 жилээ төгсөө их сургуульд орохдоо жишээлбэл тэгдэг те 1 жилийн одоо пауз авчи. Тэг жоохон яг юу сурмаар байгаагаа мэдхийн тулд бити тэгээ та нар өчнөө жил насаараа ажилласан настай хүмүүс үү ээж аав чинь хүүхдүүдэд тижээх гэж өчнөө жил ажиллачаа за би энэ жил пауз авъя би ядраад байна гэд пауз авдаггүй үсттэй чи цэл залуугаараа монголчууд насны багад эрдэм сураа насны багад юм сур гэж хэлээд байдаг чи учиртаа чи залуу толгой сэрэг байгаа дээр сурах ёстой ийм гой боломжоо би бодоод за
эдийн засгийн анги, миний анги, миний одоо салбар бишээ гэжснээс чи юудаа ч эдийн засгтаа ороод яваад үзээд шал өөр тэгж одоо дотроо төсөөлөх тэгээд өөрөө явж хийж үзэх хойш шал хоёр өөр юм байдаг. Тийм болохоор болж өгвөл битгий завсардаараа, болж өгвөл сургуулаа битгий завсардуулаараа, болж өгвөл насныхаа залууд сэргийг толгоон сэргийг дээр юм сураараа. Уул сурах үүд хаалга нь хаалттай сурах га зовж исэн тийм үе байдаг шүү. Тийм болохоор энэ сайхан үед амьдарч байгаа энэ сайхан нөхцөл бололцоон донд байгаа бол битгий тийм тэнэг алдаа гаргаж босрлоос хойш та нартай өнгөрсөн жил Мартин 8-ны видеогоор би та нартай энэ hidden figures-ийг хэлжсэн. Энэ болохоор энэ дээр бас гардаг тий одоо ингэ инженерийн сургуульд орох гээд энэ эмгтэй хүн болохоор болохгүй. Өнгөний гадуурхалтай дээр нь эмгтэй хүүсийн гадуурхалтай ийм үе зөндөө байсан тий. Энэ бас юм сурахад хизээч оройтдгүй чи энэ Betty Ann Waters гэж би та нарт өөрийнхөө дуртай хуулийн кинонууд гээд блогт chancesdesk.com-д оруулж исэн тий. Энэ эмгтэй дүүгээ аврахын тулд өөрийнхөө одоо хайцсан байсан дунд сургуулийнхаа боловсролыг нөхөж олоод тэгээд хуулийн сургууль сураад тэгээд дүүгийнхаа өмгөөлөгч нь болоод гимгүү хоригдсан байсан дүүгээ ингэж шоронгоос гаргадаг тэгж явдаг ийм эмэгтэй. Германаар Berufung гэдэг on the basis of sex гэдэг хүүсээр ялгуурлан гадуурхахын эсрэг одоо тийм эрхцөө ба хүүсээр ялгуурлан гадуурладаг гэсэн тийм хичээл заадаг гэсэн профессор тэгээд Америкийн дээд шүүхийн шүүгч эмэгтэй тухайд Ruth Bader Ginsburg гэдэг бас маш гоё кино байгаа те тэр тэгээд та нар боддоо бүр 1956 он гэдэг чинь нэг тийм хол хугацаа биш те 56 онд Харвардын хуулийн факультетэд ерөөсөө хитгэн эмэгтэй орнуудын нэг болж орж исэн те тэгээд ингээд тэр кинон дээр ингээд харагддаг штэ одоо нөгөө шинээр орж ирж байгаа хуулийн оюутан болж ирж байгаа хүмүүсээ мэдчилж байгаа өвгөн хүртэл джентльмен те ерөөсөө эмэгтэй хүн гэсэн үгч байхгүй те тулаа ороод ирсэн юм шиг те лекцийн танхимд эмэгтэй хүн сууж хахад гайхдаг. За тэгээд хичээл сургуулаа хамгийн одоо сайн төгс дүнтэй төгсчээд байхад ажилд авдаггүй эмэгтэй хүнгээ ажилд авдаггүй гих мэтлэн хүүсээр одоо ялгуурлан гадуурхдаг үе бол саяхан байсан шүү. Гэтэл одоо ингээд ийм одоо мундаг эмэгтэйчүүдийн замыг дардан болгож өгөөд шин ийм зүрэг бий болгоод одооны бидний энэ үед амьдарч байгаа эмэгтэйчүүдэд маш олон юмыг хөнгөлж өгсөн ийм сайхан үед бид нар амьдарч байгаа болохоор энэ эрхээ мэдрээд боловсрох, сурах энэ эрхээ мэдрээд бүгдээрээ альва алхмаа хийхдээ маш талархалтай, маш ухамсартай хийгээд ингээд сурч боловсроод эргээд хэрвээ чи юм сураад өөрийнхөө амьдралыг өөрчлөөд өөрөө мөрөөдлөө биелүүлсэн бол эргээд энэ нийгэмдээ буцааж өгөө цаашаа өөр шиг ч байсан нэг хүнд ч гэсэн те нүдийн нэгээд өгчий өөр шиг ч байсан нэг ч гэсэн хүн зөвлөд өгчий гэдэг нэг ийм одоо хариута бариута ингэж байвал маш гоё болно шүү дараагийнхын үед ч гэсэн улмаас би та нартай эмэгтэйчүүдийн баяраар ийм бичлэг хийхийг маш их хүссэн. Тэгээд аяа хөөрхөн манай нөхөр хоёр өглөө унтчихсэн чинь хоёлаа над дээр манай нөхөр ийм цэцгийг ингээд орон дээр авчирч байгаа байхгүй аюу гоё ийм цэцэг. Тэгээ хүүгийн цэцэг болохоор ийм шаарн цэцэг тэгээ манай буцаад авц өгснөөхөө дараа амир юм. Ээжтэй эмэгтэйчүүдийн баярын минь төргий гэж өнгөтэй дараа нь би өөрөө тоглолтыг авцсан өгөхгүй байгаа хгүй. Би ээж нь видеонд оруулъя гэсэн чи өгөхгүй. Тэгээд энэ та нартаас энэ цэцэгсээр гоё юм эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Амар гоё цэцэг мэцэг авчаа. Тэгээд өглөөний цагаан уух га доошо буусан чинь ширээн дээрс тайм гоё билүү юу. Манай тэгээд төрсөн өдрөөр өнгөрсөн та нар бараг Facebook, Instagram-аас минь мэднэ. Instagram гэснээс намайг та нар маань Instagram дагараа миний хамгийн их хэрэглэдэг social media. Instagram-д би зургуудыг оруулж исэн тий өнгөрсөн жил Chanel тэрний өмнө Dior-ийн торт гэд хийжсэн. Маш гоё билүү хийжсэн өөрөө хийдэг. Өчигдөр тэгсэн чинь манай нөхөр хоёр галтгон төчгнээд тэгээд би ганцаараа том өрөөнд би хоёр юу ийгээд намайг галтгаа орчлохгүй бай хорцсон. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн баярын билүү
хийцэмэр хөөрхөн юу. Гурван маш гоё өглөөний цай уугаад тэгээ нуур руу гарч хун хооллоод шуу муу хооллож жоохон дугуй унаж гадаа өнөөдөр маш гоё нартай би өнөөдөр ингээд ямар ч өөр нөгөө гэрэлтгүйгээр яг одоо байгалийн гэрэлт хийж байгаа бичлэгээ тэгээд би тэд гуруулаа гоё гарч дугуйгаар унж ингэж агаарт гарч шувуу хоолчаад тэгээд хурж ирээ би та нартай бичлэгээ хийгээ сууж энэ царал бол ер нь хүний амьдралыг өөрчилөхөд маш их одоо нэмэр болдог хүчин зүйлсийн нэг гэж би боддог. Тийм болохоор би энэ талаар ярьсандаа баяртай энэ бүр ингээ яриад байвал дуусахгүй шинжтэй. YouTube сувгтаа угаасаа ийм булан нээж энэ талаар ярьдаг. Тэгээд би эргээд маш их баяртай байдаг. Яагаад гэвэл над руу маш их огтуд бичдэг. Тэгээд би таны зөвлөгөөг ажил хийх тухай зөвлөгөөг сонсоод би ийм ажилд орчихлоо. Би таны энэ зөвлөгөөг дагаад ийм гоё юм хийдэг болчихлоо ч гэдэг юм уу. Тэгээд би маш их баярлдаг шүү. Би та нараасаа иймэрхүү мессеж аваад миний ингэж камерны урд ганцаараа ингээд өчнөө цаг яриад тэгээд өчнөө цагт ингээд эдит хийгээд яваад байгаа маань ямар ч хэсэг утга учиртай юм байна. Би өөрөө дуртай. Би тэгээд үргэлж санаж яваараа чи ямар ч боломжгүй байсан хүн эхлээд чи өөрийнхөө толгойнх энэ мөрөөдлөө бий болгож өөрийнхөө одоо энэ бодлоо өөрчлөх ёстой гэдгийг маш сайн ухаараарай. Тэрнээс чи дандаа шалтак хайгаа зовлондоо төвлөрөөд байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү. Тэ нөхцөл байдал угаасаа хэцүү байла. Тэр хэцүүг нь дахин бодож хэцүүг нь дахин зүвхээд яах юм юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ чи энэ хэцүү байдлаасаа гарахын тулд өөр юм дотроо бий болгоод ингээд чиглүүлээд бодоод явах юм бол арай өөр үр дүнд хүрэх шүү. Хүрдэг гэдгийг харуулсан хүмүүс олон байдаг шүү. Тийм болохоор зоригтой мөрөөдөөрөө тэр мөрөөдлийнхөө төлөө тэмүүлээрээ битгий амьдралдаа байгаа асуудлууд дээрээ тулгарч шантраараа хойшлороо том мөрөөдөхөөсөө хойшин суугаарай гэж захимаар байна. Шалтак хайх болгондоо, шалтак хэлэх болгондоо надад би чадахгүй, би боломжгүй, би тийм ийм гих болгондоо энэ доктор Терераягийн түүхийг санаараа тий. Африкийн ядуу навчин дээр юм бичиж сурж исэн сургуульд сурах ирэхгүй 11 настайгаасаа зарагдаад нэг үнээр зарагдаад өдөр болгон нөхөртөө зодуулаад 18 настай 3 хүүхэдтэй дээр нь дахиад бакалаврт явахдаа 5 хүүхэдтэй энэ эмэгтэй түүхийг санаарай тий чи ийм хүн мөрөөдлөө биелүүлээд доктор болоод эргээд 11 сургууль бүтээн байгуулаад 6,000 хүүхдэд боловсрол олгоод ингээд захаасаа Америк руу их сургуульд явах болчихсон байна гэдгийг бодож тунгаагаараа хүн өөрөө хүсээд өөрөө хичээгээд өөрөө ихний алхмаа хийгээд болдгий шүү. Өөрөө хичээгээд тэгэхээр эзэн хичээл заяа чинь хичээн шүү. Тийм болохоор хичээгээрээ л гэж хэлье та нартай хичээл сургуулийг хизээж бити алдаараа. Дараагийн бичвэрээр уулзцгаая. Түр баяртай.